Авилгатай тэмцэх газрын дараагаар тэргүүн комиссар Даштаваг улираан томиллоо. Түүний хувьд өнгөрсөн 6 жилийн хугацаанд Хөгжлийн банк нүүрсний эрг болоод ногоон автобусны гих тодтголтой эргүүдийг хянан шалгаж шүүхэд шилжүүлсэн гэж ажлаа тайлхинлаа. Гэхдээ авилгатай тэмцэх газраас урт удаан хугацаанд хянан шалгаж байгаа томоохон эрг бол ковидын үеийн төсвийн зарцуулалт юм. Энэ хэргийг ойрын хугацаанд прокурорт шилжүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа юм. За дахин томилогдсон даргын зүгээс эх 6 жилийн хугацаанд авилгын хэрэг үүсгэж байгаа суурь нөхцөлтөө тэмцэнэ гэдгийг илэрхийлж, үүнд төрийн худалдан авалт гол асуудал болоод байгааг онцолжээ. Даштаваа даргаыг бол зарчмын хувьд дэмжиж байна. Нүүрсний улгааны талаар ямар асуудал яаж дэвшүүлж тэр одоо их мөнгийг зөрчүүлсэн асуудлыг яаж шийдвэрлэж байгаа юм бэ гэдгийг бас Даштаваа даргаас асууя. За нийтдээ одоо бол 44 хэрэг одоо шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Нийтдээ бол одоо шүүхээр шийдэгдсэн 17 хэргээс улсад 34 орчим тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд 11 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө битүүмжсэн байдалтай ингээд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ хамгийн аюултай нь ковидын төсөв байгаа. Энийг шалгаж үзсэн үү? Би ковидын дөрөөрөнд ажиллаж байсан тухайн эрүүл мэндийн дадлын ерхий газрын тайлангийн зөрүү нь 267 тэрбумаар зорж ирсэн. За хамгаалах хэрэгсэх нь 71.3 тэрбум, вакцины 9 тэрбумаар 0.9 тэрбумаар зорж ирсэн. За ковидын үеийн асуудлуудыг бол нэг бүрчлэн шалгаад эхнээс нь шийдвэрлээд явж байгаа гэж бол ойлгож байна. Бид ерөөсөө авилгалтай холбоотой асуудлыг ярьдгүй байсан шүү дээ. Сүүлийн 3-4 жил л одоо энэ асуудлууд яригдаж, сонсгол хийгдэж бүх нийтээр энэ авилгалтай холбоотой асуудлыг ярьж, хэлж ингэж байгаа болохоос өмнө нь ийм зүйл ерөөсөө яригддаггүй байсан. Тийм учраас Даштаваа даргаыг бас оруулж ирж байгаа шалтгаанч тэр. Энэ байгууллагыг амь оруулсан. Тэгээ өнөөдөр энэ гишүүдийн хэлж байгаа үгүүдийг бол нэлээд сонслоо. Тэгээд бас нэг зарим талаар бол урам хугарч шүү нөхдөө. Энэ төсөөллийн индекс бол төсөөллийнх байд юм аа. Авилгатай сайн тэмцээд байгаа учраас төсөөлөл нь нэмэгдээд байгаа маач гэж их шиг. Тэгээд авилгатай тэмцэх ажил бол зөвхөн авилгатай АТГ-ийн ажил биш, бид бүгдийн ажиллаач гэж их шиг. Тэгэд маш сайн туршлага хуримтлуулсан баг бүрэлдэхүүн байгаа нэтэрэг л янз бүрийн юм яриад ах юм. Гэхдээ хамгийн гол нь биднэрт ер нь одоо энэ улсын хуралдч тэр засгийн газарч тэр авилгатай тэмцэх газарч тэр энэ авилгалыг устгаж чадна гэсэн итгэл үнэмшил байгаа эсэгт бол ерөөсөө эргэлзээ төрж байна. Одоо эх 6 жил одоо юу төлөвлөж байгааг гэвэл нэгдүгээрт одоо энэ тогтолцооны өөрчлөлтийг хийя. Зөвхөн одоо үнэтэйгээ тэмцээд авилга аваад байгаа албан тушаалтнуудаа одоо илрүүлээд цааш нь хийгээд ахасаа илүү энэ тэнд суудал дээр очоод ингээд хэрэгт өөрөө одоо мэдсэн бараг замаар мэдээгүй ороод байгаа шүү дээ. Өнөөдөр Монгол улсад одоо хөгжиж байгаа орн. Тийм учраас одоо бүтээн байгуулалт төрийн нийгмийн салбарын чиглэлийн бүтээн байгуулалт маш ихээр явагддаг. Тойроод зөндөө тендерүүд явагддаг. Төрийн өмчт компаниудын тойроод хувийн хвшлийн тендер бүгд явагддаг. Энэ бүхнээс одоо бодоод одоо энэ зөвшөөрлийн хуулиуд одоо тендерийн хуулиуд эдрийг боловсронгуй болгох чиглэлээр энэ тогтолцооныхоо энэ хууль их зүйн чиглэлд одоо энэ засгийн газар улсын хуралтайгаа ингээд санаалж солилцоод ингээд хамтран ажиллаад явна гэсэн ийм л бодолтой байна да. Гэхдээ сөрөг хүчний гишүүдийн зүгээс авилгын эсрэг хийж байгаа ажлууд хангалтгүй байна гэдгийг онцолж байна. Энэ хүрээнд өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох ажлаас нь чөлөөлдөг байх эрхийг улсын хурал авах ёстой гэдэг саналыг Тэмүүжин гишүүн илэрхийллээ. Албан тушаалтнуудын статус квогоор томилогдож болно. Ард нь асуудал үүсвэл парламент томилсон үнэ буцаагаад хариуцлага тооцдог, огцруулдаг эрх мэдэлтэйг одоо болох ёстой шүү. Энэ улсын хурал ажлаа хариуцсан тайлганд хүмүүс чинь огт хариуцдаггүй юм шиг хариуцлагагүй ажиллаж байна шүү. Ийм чихэн энэ механизмыг бид одоо эхлүүлье. Тэгэхгүй бол сонгогдсон авторитаризм Монголд ажиллаж эхэллээ. Сонгуулийн үр дүнгээр юу ч өөрчлөгддөггүй. Ядад 126 гишүүнтэй улсын хурал энэ өөрчлөлтийг хийж эхлэе. За авилгатай тэмцэх ажил үр дүнтэй байна гэх дүгнэлт тайлан томилгооны үеэр илэрхийлж байгаа ч авилгын индекс сайжрахгүй байгаа нь бодит үнэлэмж болчиход байна. Иймээс ч ажлаа хийж чадахгүй даргаыг хугацаанаас өмнө чөлөөлдөг болох эрх мэдлийг улсын хуралд авахгүй бол авилга албан тушаалтай тэмцэх ёстой агентлаг нь томилсон хүндээ үйлчилдэг, цаашлаад авторитар дэглэм тогтох нөхцөл үүсэхгүй гэдэг болгоомжлолоор гишүүдийн үг дууссан юм а. За өргөжлүүлэн 95 гишүүн томилгоог дэмжиж авилгатай тэмцэх газрын дараагаар Даштаваг дахин 6 жил ажиллуулахаар боллоо.